Би очвол сайдын ярьж байгааг бол 100% дэмжиж байна. Хамтраад энэтэй бол тэмцээн явахд бэлэн байгаа. Хулгайч хүн хулгайчийг бариараа гэж хамгийн чанга орилдог гэж. Стратегийн ордуудыг ярих гэж байна. Тэгээ яриа явж байна. Үндэсний баялагын сангаа харивжуулъя. Ард түмэндээ одоо байгалийн баялагынхаа өр өгөөж өгье гэж байна. Одоо энэ зарчмыг бол засгийн газар гаргаа явж байгаа. Их хурлын гишүүн болгонд дэмжээл явж байгаа. За хувийн хвшлийн компаниуд ч гэсэн бас дэмжээ явж байгаа илэрхийлж байна лээ. Тэг гол асуудал юу вэ гэхээр бүгднгийн ярив. Стратегийн 39 орд байгаа. Стратегийн 39 ордоос хин яаж хулгай хийснийг эхлээс нь аваад ярих хэрэгтэй байхгүй юу? Учир сайд бол өнөөдөр ярьж байгаа төгөргөн өөрийн орд гэж манай заалтж байж байгаа. Энэ маш том орд шүү дээ. Стратегийн нөөцд одоо 39 ордын дээрээс 2-т ордог том орд. 2007 оны хавьд энэ дээрэмдүүлсэн. Дээрэмдүүлэхдээ Camex гэж компани байсан юм байна лээ. Тэр Camex гэдэг компаниг бол ерөнхийлөгч байсан Баттулга гэж хүн үүсгэн байгуулсан. Тэр компанийн эзэмшигч нь офшор данс үзий ядаад идэг хүмүүсийн хүүхдүүд нь нийлээд офшор газар одоо байгуулагдсан компани руугаа шилжүүлээ зарсан л байдаг 250 сая Америк доллараар. Хонконгийн хөрөнгөний биржийн мэдээлэл дээр байна гэж хэвлэл мэдээлэл зөндөө шуурсан шүү дээ. Энэ Баянголыг авсан, Махын Биксийг авсан тэр нэг Сингапурч үлээ Хятадч үлээ хамтрагч байдаг үстэй. Тэр хамтрагчийн хүүхдийн нэр дээр өөрийнх нь хүүхдийн нэр дээр тэр компани байж л үйдэг юм байл шүү дээ. Байсан юм байна л шүү дээ. Тэр энэ мэдээллүүд дээр бол бид нэр зарчмаараа явах хэрэгтэй байхгүй. Улс орон даяар тойроод гэгэн ариухан их орондоо хайртай хүний дүр гаргаад яваад байгаа боловч бодит байдал дээр цагаан дээр хараар бичсэн баримтууд нь нийтээр гараад явж л байгаа шүү дээ. Тэгээд мэдээллүүдээр гарцсан л байна. Тэрийг харах хэрэгтэй байхгүй. Ард түмнийг тэнэг гэж бодож ерөөсөө болохгүй. Тэгэхээр одоо энэ стратегийн ордуудыг ярих гэж байгаа бол нэгмүс л ярих хэрэгтэй. Бүгднгийн зэрэг оруулж ирэх хэрэгтэй. Улсын хурал тогтоол өргөн барих гэж байгаа засгийн газар бөөнөр нь оруулж ирэх хэрэгтэй. Тухайлж ярихгүй. Бүгднгийн өргөн бариад тус бүрчлэн ярьж байгаа л асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхээр би очвол сайдын ярьж байгааг бол 100% дэмжиж байна. Хамтраад энэтэй бол тэмцээн явахд бэлэн байгаа.